이건 자씨 직제 자자원리 장관 다르가면서 덕슨 자제 원리 Бүгдд нь өглөө өдөр орой минь төргий movie задаргаа маань энэ оны хамгийн сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр ярих кино бол 2025 оны 12 сард нээлттэй хийсэн шинэ жилийн Ичид гэх нэртэй Монгол кино байх болно. Та хэдийн зарим нь үзэж амжааг байгаа хаа. Уг киноны тухайд гэх юм бол тэртээ 1843 онд бичигдсэн A Christmas Carol гэх дэлхийн зохиолоос сэдвэлсэн бүрэн хэмжээний кино юм. Уг кино нь MCSP Film болон Piping Team Entertainment-ийн хамтын бүтээл гэдгээрээ онцлог. За ингээд өөр олон зүйл нөршаад яах вэ? Кинонд орцгоё, лайк, subscribe дараарай хөрхнүүдээ. 아tlus 이건 자씨 직제 자자원리 Тэгэхээр кино маань оюутлаа сайт дээрх нэг оройн үйл явдлаар эхлэх бөгөөд төслөө дуусгаад сайтаас бууж байгаа нэгэн супервайзерыг хамт олон гаргаж өгч байгаа кино маань эхэлнэ. Энэ супервайзер нь киноны маань гол дүртэй маш удаан хамтарч ажилласан сайн найзаас нь ялгаагүй нэгэн. Гэхдээ нэг л гонигтэй хэн нэгнийг хүлээсэн, харуулсан шинжтэй суухаж уугнаа яагаад ирэхгүй байна гэж асуусаар хаалгагууд харан суун. Энэ явдлаас хойш 7 жилийн дараах үйл явдлыг кино маань үзүүлэх бөгөөд хэдүүлээ киноныхоо гол дүртэй танилццгаая. Өөрийг нь хүлээн суугаад жохол хүн дээрээ очихыг хүсээгүй супервайзер хэрнээ хитрхи хүүтэн, хитрхи зожиг энэ хүнийг ууган гэдэг. Гүний урахад ажилдаг бүхий л хүн түүнийг мэдэх бөгөөд оюутлаа ичсэж очиж уулзахаас зүг буруу цэрвдэг цэцгэдэг. Тэр хөгжилдөх дургу шинэ жилийн баярыг үзэн яддаг. Ерөн зөвхөн шинэ жил гэлтгүү өөрөөсөө бусад бүхий л зүйлийг үзэн яддаг. Бусад багийнхандаа чээр өгдөггүй цэв цэвдэг давдарк нэг. Харин дараагийн танилцах дүр маань бол сүлд гих залуу. Яхир супервайзер уугны дор ажилдаг, ажиж хичээнгүй залуу. Ажилсан нэрч байхгүй, авсан гавьяа шагналж байхгүй ирнэ. Удирдлагатаа үнэнчээр зүтгэсээр л байдаг жинхэнэ оны шилдэг залуу. Тэгээд дүр шилжиж киноны маань гол дүр өрөөндөө сууж байгаа нь харагдах бөгөөд компанийн өөр багийн нэг ахлах ажилтан гаднаас орж ирэн загстай өргөгч ашиглаж өндөрт ажиллах гэж байгаа тухайгаа тайлбарлаж үнэмлэхтэй оператор хэрэгтэй байна. Ганц шифт ажиллуулчаад буцаагаад өгье гэж асуудаг. Тэгсэн манай ядар яг өгч харагдаач. Чи манай багийг хийх ажилгүй гэж бодоо юу? Бид нар ч гэсэн хийх ажил их байна. Оператор өгч чадахгүй гэж ядар зангаа гаргадаг. Нөгөө вайзер ч гэсэн чамаас асууж ил байдаг. Ёстой амны гарч боллоо хэмээн урлан гарч одно. Төд туталгүй гаднаас үнэнч туслах сүлд орж ирэн ахлахаа би олон жил сайт дээр он гаргалаа. Энэ жил чөлөө авч хараад аавтайгаа он гаргахыг хүсэж байна. Та зөвшөөрнө үү гэхэд ууган хариуд нь чи юу яриад байгаа юм? Хийх ажил их байна. Хинт ч ямар ч чөлөө өгөхгүй. Тэгжил их аавтайгаа онд баярлах гээд байгаа юм бол ажлаасаа гарцсан дээрөөдгүй гэж хэлээд гаргана. Ямар ч тач маргааш шинэ жилийн баярын өдөр болохоор уугнаас бусад бүхий хүмүүс үнэхээр сайхан урамсгалтай байх нь ойлгомжтой. Харин уугны хувьд ганцаар алхсаар камптаа орж ирэн суугаа харагдана. Камптаа хүртэл ганцаараа байдаг болохоор үнэхээр л гониг цаашаа. Ядаж байхад нойр hulчилтаасаа болоод ширээнийхээ ард гэрч суух үед нь гинтэл өрөөнийх нь тог дасарч ширээн дээр байсан унтраатай байсан станц нь муухай дуугарч удалгүй бүр хаалганыхын цаана хүний алхах чимээ, гинжний дачигнах чимээ гарч эхэлдэг. Өрөөнийх нь хаалга айжим нээгдэж хуучин цагт өөрийнх нь дор ажилдаг байсан нэгэн залуугийн сүнс орж ирээд өөрийнх нь дор ажилдаг байхдаа өөрт нь ямар их гомдож явдаг байсан тухайгаа хэлж баахан орилж гэхдээ би чамд муу санаж ирээгүй гэж хэлдэг. Ерөнхийдөө л монголчлох юм бол баахан аксент тавьж байгаад эцэст нь түүнд нэг боломж байгаа тухай өнөө шөн түүн дээр шинэ жилийн 3 сүнс айлсгаж байгаа тухай мөн энэ удаа ухаантай үйлдэл шийдвэр гаргах ёстойг нь сануулж хэлээд цонхоор гарan явдаг. Сая л нэг тайвширч орон дээрээ суугаад өглөө. Удалгүй өрөөнд нь шинэ жилийн өнгөрсөн цагийг төлөөлдөг сүнс орж ирээд түүнийг цонхоор дагуулan гарч нисээд чандрын новс дээр аваачна. Улмаар бид сайт дээр анх удаа ирж буй уугныг харна. Хажууд нь киноны ихэнд төслөөс бууж харагдсан вайзер суугаа харагдана. Угтаа энэ хүн манай киноны гол дүрийг уучраач мэдэхгүй анх сайт дээр ирж байхад нь өөрийг нь халамжлаад мэддэг чаддаг бүхнээ зааж өгөхөөс гадна баг хамт олноо хэрхэн зөв өдөртөж чиглүүлэх үү, хэрхэн сайн харилцаатай байх тухай хүртэл зааж сургасан хамгийн ачтай нэгэн байдаг. Ийм чухал хүнийхээ баярч очоогүй ядарлаж явсан байдаг юм да. Дараа нь дүр шилжиж ууган маань баг хамт олноороо шинэ жилийн баяраа сайт дээр тэмдэгдэж байгаа хэсэг хүртэл гарна. Уг нь анх шинэ жилд дуртай л байдаг байсан байгаа байхгүй юу? Гэтэл гинтэл миний мухай дурсамжуудыг үзүүлээ хэмээн уурлаж гарan явна. Гинтэл камптаа ирсэн байх аж. Өрөөнийх нь хаалга дахин онгойж улмаар яван ороход өөрөөс нь дахин өндөр нэлээд гялт цаал газар угтан авлаа. Өрөөний цаад захад зассан гацуурны хажууд нэлээд ваавартай нөхөр сууж байх бөгөөд шинэ жилийн одоо цагийн сүнс. Ямар ч тач уугныг оюутгай сайтын дээгүүр дагуулж ниссээр маш олон жил ажилласан газрынх нь ажил гэсээр анзаарч амжаагүй гайхалтай хэсгүүдийг харуулдаг. Дараа нь тэд нэгэн айл руу жижигд анх сайт дээр ирэхэд нь досож авч байсан нөгөөх вайзер нь суугаа харагддаг. Шинэ жилийн баярыг хүүтэйгээ хамт угтах хүсэлтэй. Хүүтэйгээ хамтдаа ахуулсан зураг үзэн санаа алдан суун. Энэ үед өөрийнх нь дор ажилдаг, ажилч хичээнгүй залуу сүлд хүүнд болохыг олж мэддэг. Дахин дүр шилжиж оюутлогын сайтын уушин газар ирсэн байх ба багийнх нь бөөндөө тим билдинг хийж байгаа харагдах бөгөөд сүлд босон үг хэлж байх аж. Баг хамт олондоо удахгүй болох шинэ жилийн мэнд хүрэхээс гадна вайзер уугны төлөө хундаг тулгаж байгаа харагдана. Үүнийг харсан ууган энэ бүгд худлаа. Бусад хүмүүс намайг боддоггүй. Би ч бусдыг боддоггүй хэмээн итгэж ядан хэлээд дахиад л гарan одно. Улмаар ирээдүй цагийн сүнс түүний ард ирэн зогсон ирээдүй рүү цөлж орхино. Гэтэл өдөр нь оператор асууж байсан ахлах ажилтан өндрийн зөрчил гаргасан байх бөгөөд дарагдаа зэмлүүлэн зогсож байдаг. Ажлаа амжуулахын тулд эрх бүхий үнэмлэхгүй хүнээр дохиочин хийлгэчихсэн юм байна л дээ. Дараагийн дүрс шилжихэд өөрийнх нь каск хогийн савнд хаягдсан
ажилтай үзэгдэх бөгөөд мань хүн өөрөө ажлаасаа халагдсан байдаг. Энэ тухай нэг хоёр залуу ярин зогсон харагддаг. Нөгөө уугнаа чинь ажлаасаа халагдсан гин. Олон хүн баярлж байгаа хта. Хэмээн инээлдэж байх аж. Ажлаас өөрөө мэддэггүй ууганд энэ мэдээ тэнгэр хөмрөгшил болох нь мэдээж. Дэсгэл алдан нүдээ даран суудаг. Айжм нүдээ нэхэд кампта ирсэн байдаг. Зүуд байсанд нь яг л хүүхд шиг баярлаж яаран хувцас өмсөн гарчгүй. Замдаа таарсан үйлчлэгчид удахгүй болох шинэ жилийн мэд төргийн хэмээн ийдгээр хэлэн цааш алхлаа. Ажил эхлэхийн өмнөх хурлын эндэр дээр гарan компани хамт олондоо удахгүй болох шинэ жилийн мэд төргээд л оператор асууж авсан өөр багийн найздаа шеэр өгөх тухайгаа хийж мөнгө дүрм зөрчиж болохгүй шүү гэж инээмсэглээд л тэрээр дэс өөр хүн болжээ. Багийн хурал дээрээ залуустай хандаж орой тим бэлдэгтэй шүү би пиццагаар дайлна. Багаараа шинэ жилээ тэмдэглэцгээе гин. Хурлын дараа сүлдийг дуудан энэ жил чи аавтайгаа шинэ оноо өгдөх болно. Учир нь би чам чөлөө өгч байна. Хэмээн хэлж аавдаа минь дамжуулаарай. Сайхан баярлаарай гэдэг. Тэр цагаас хойш ууган багийнхантайгаа маш ойр дотн болж шинэ жилийн баярын амин сүнсийг жинхэнэ утгаар нь амьдгнэж сурна. Маш олон хүний амьдралд аз жаргалыг бэлгэлдэг нэгэн болсон юм. Бид амьдралынхаа туршид ажил амьдрал гэж хөөцөлдөөд завгүй явхдаа энгийн зүйлсэд оршдог аз жаргалыг анзаарч харахаа байцгадаг. Аз жаргал өндөр албан тушаал нэр хүндэд оршдоггүй. Аз жаргал энгийн л нэгэн хүмүүсийн иргэмсэг дотн харилцаанд оршдог. Аз жаргал өндөр талантай ажилд оршдоггүй. Аз жаргал чамайг чин сэтгэлээсээ хайрлаж хүндэтгдэг баг амт толны зүрх сэтгэлд оршдог. Шинэ оны мэд төргий.